Оройн дөргийн үзэгчтэй манай төмрөө нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бид маш сонирхолтой зочинтой. Өнөөдрийн манай дугаарын зочин бол Монголын волейболын спортын түүхэнд төдийгүй ер нь багийн спортын түүхэнд маш ховор амжилтыг үзүүлсэн нэг ийм тамирчин хүрэлцэн гэсэн. Манай энэ тамирчин бол ган болдын цэцэг жаргал олон хэмжээний мастер лигийн 11 удаагийн авраг гэдэг энэ таны намтарт бичигдсэн амжилтыг хараад би хамгийн түрүүнд энэ ямар агуу тамирчинд би одоо ярьцлагыг завшаа олж байна гэдэг үнэхээр баяртай байлаа. Урилга авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Тэгэхээр таны тамирчны намтрыг хараад 13 удаа лиг тоглохдоо финалдаад энэс 11-т нь авраг авсан, нэг удаа хүрэл медаль авсан гэдэг энэ урт карьертаа ингэж амжилттай тоглосон гэж хэлж чадах тамирчин юм тийм олон биш баг. Ер нь бол анхнаасаа л ер нь яг волейбол спортод орохдоо дурлал амар ингээд гүн гүнзгий дурлал тэрнийхээ төлөө ерөнхийдөө баг хичээл сургууль бүх юмаа хаяал тэгэл зөвхөн бөмбөг гэл тэгэл ер нь зарим үед баг бөмбөгөөрөө хоол олж идэхүүчийг гэж хүртэл хүмүүс хэлдэг байсан. Тэгэл амар шартай хор шартай тэгэл ер нь тэрнийхээ төлөө амар тууштай зүтгэсэн. Тэгээд эгчнэрийг бас тэр үедээ ч бас их сайн эгчнэрийн доор орж тамирчин болсон. Тэгэл тэднээс айгүй хэм харж суралцаал тэгээ эднэр шиг болондоо гэж зүтгэсний хүчинд л ер нь бол тэр амжилтаа гаргасан та. Таны спортын замналыг нэг шугамд багтаагаад ингээд харвал тэнд нэг онцгорох зүйл тулах цэг бай гэж бодъё л да. Тэр нь юу ах вэ? Ер нь бол ар гэрийн дэмжлэг болон өөрийн хортой шартай ер нь бол амар шартай хөвгтэйсэн. Тэгэл тэрнийхээ хүчээр тэгэл ер нь амар тууштай хичээл зүтгэлийг бол ар гэрийн дэмжлэг. Энэ хоёр зүйлийг онцолж байна. Тэгэхээр таны намтрыг судалж байхад би таны анхны бас солонгоо агштай холбогдоод таны талаар асууж байгаа. 7 дугаар ангийн жижигхэн туранхай бор охин аав нөхдлүүд авчирч ирсэн. Тэгээд аав нөхдлүүд төр зааланд оруулж ирсэн өдрөөс л тэр нүдэнд нь ялдж байгаа галзуу тэр юм нь одоо хүртэл хэвээр байгааг би анзаардаг гэдэг багш нь ингэж онцолж идэв. Тэгэхээр аав нь тэр бэлтгэлийн зааланд хөтлж дагуулж очисон тэр өдрийг эргээд нэг дурсвал. Би ер нь нөгөө багаасаа манай хоёр нь олол бас залуудаа тоглолдог байсан. Тэгээд ер нь маш багаасаа лигийн тоглолтыг бараг 97-8 оны лигийн тоглолтыг аавыгаа дагаад үзээд явдаг байсан. Тэгээд одоо би тэр үедээ бодоход яг юунд нь дурлаж явж ийснаа бас сайн ойлгохгүй байхгүй. Ер нь тэгэл аавыгаа дагаал манай гэрч гэсэн ойрхон байдаг байсан. Өдөр болгон лиг болон тэр үед ингээл дагаал явна. Бараг сайндач нөгөө аавыгаа дагаал ингээд тэнц чинь нөгөө янз бүрийн чихэр жимс зараал байдаг. Тэрийг одоо ахуулж идэхтэй ч юм уу. Ер нь бол тэгэл тэр үеэс хойш л ер нь волейболт холбогдолтой болсон баха. Тэгээд нөгөө азар бас нэг аавтай минь солонгоо агш маань танилуд байж таарал. Тэгэл хүүхдээ лиг үзэх болгонд л миний гараг амар их барьдаг байсан. Тамирчин болноо чи над дээр аваад ирээч гэл. Яг жоохон бахад тэгдэг байсан ч гэсэндээ ер нь намайг бас нэлээ хожуу багш дээр минь дагуулж очсон. Тэгэл би өөрөө аавда олиол тоглоно. Тэр таньдаг багш дээрээ дагуулад очиод хаач гэж аавда айгүйх тэгж хэлдэг байсан. Тэгэл 7 дугаар ангидаа аа маань дагуулж яваал. Тэгэл ер нь нэг бэлтгэлд нь ороод гэртээ очиод би одоо сургуулаасаа шилжиж шүү. Одоо тэр сургууль руу ч очиод олиол тоглоно гэл. Ер нь бол тэгэл тэр өдрөөс л эргэлт буцалтгүй шийдсэн. Ер нь бол аавын охин байсан байна шүү дээ. Аавтайгаа бүх юм хийдэг. Ингээд спорт тэгвэл таны амьдралыг яг тэр өдрөөс хойш хэрхэн өөрчилсөн бэ? Ер нь бол амар дураараа айл ирэх охин байсан. Айлын баг дээр нэг хичтэй. Тэгэл тэр спортоос орсноос хойш ер нь бол бие даагаад ээж аваасаа холдож үзээг хүүхэд холдож үзээд ер нь одоо хүн ямар байх ёстой вэ гэдэг зүйлийг тэгэл суралцаал нөгөө ирэх хүүхэд чи ирэх биш бие даагаал ээж аваасаа бүх юмаа заалгадаг байсан бол ямар ч хамааралгүй болол гэрээсээ хол байж үзээг хүүхэд чинь өчнөө олон сар жилээр гэртээ очихоо байлаа. Тэгэл ер нь өдрийн 3 бэлтгэлийг
хийчихэл ахаал ах нартайгаа бэлтгэлд ордог. Ер нь нэг тэгэл амар одоо шинтэж дурлж орсон гэх юм уу та. Өөрөөр хэлбэл хүн болж төлөвшөх үнэт зүйл, цагийн менежмент энэ олон зүйлүүдийг тэр өсвөр насндаа маш их хүлээж авч штэ тий. Хүнтэй ядчил яаж харьцах талаар ч гэсэндээ ер нь бол айгүй тийм бүрэг талдаа хүнтэй баг нэг тийм одоо дуурдгуу ингээл доошоо харсан нэг тийм бүрэг талдаа хөвгт байсан. Тэгээд ойлголоо спортоор тоглож эхэлснээс хойш амар хамт олонсыг багаар ажиллах чадвар минь хүртэл сайжраад ер нь бол ямар ч хүнтэй уулзраа болоод харьцдаг тийм чадрыг бол тэр ялангуяа ойлголоо спорт бол маш сайн суулгаж өгсөн. Спорт ер нь анзаардаг би спорт хүнд хамгийн түрүүнд хүмүүжил төлөвшлийг өгдөг мөн одоо даруй байх тий аль ч спортод багийн спортч оюун спортч бай энд одоо Монгол үндэсний бүхий цолны ирэмб гэдэг шиг одоо оны ялгаа гэх үү энийг одоо тамирчны амжилтын ирэмбээр энэ бол маш том өөр хүндлэл байдаг шүү дээ. Энэ л ер нь спортын хүнд өгдөг хамгийн ихний зүйл юм болов тий. Ер нь бол тэгэл нэг насны зөрүүтэй байсан ч хэдэн сарын зөрүүтэй байсан ч бол миний ихчл бол ихч. Ерөөс амар тийм ирэмбтэй ихчийг бол бүх талаас нь хүндэлнэ. Игч нар ч гэсэндээ дүүнэртээ зааварлна бүх талаараа сургамж одоо чадахгүй байгаа юм ч гэсэндээ үлгэрлэх ёстой л тийм байдалтай. Хариуцлагын хим хэмжээг хамгийн анх мэдэрсэн тэр зүйл яг одоо спортоор хичээлэх танд хамгийн ихний жишээ нь юу байсан бэ? Манай эрчим багч нөгөө ингээд яг 12 тамирчнаа залуучуудын улсын аврагт оруулахаар ингээд хуваачдаг байсан. Ерөөсө бараг 7-7 шахуу ингээд хуваагаад оруулдаг байсан. Тэгж орохдоо дандаа 2 дугаар багт нь ордог байсан. Тэгээд дээр 1-р багт нь болохоор дандаа сайн ихчнөр маань ороод 2 дугаар багт 1-р багийнхаа замианур нь 2 дугаар баг болж ордог байсан. Тэгээд залуучуудад орохдоо ер нь хамгийн чухал гол одоо нөгөө оройлыг тэр багтаа ер нь гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр заавал ер нь дээшээ гарч ихчнэртэй үзэндээ гэсэн байдлаар ер нь тоглолдог гэсэн. Тиймдээ ч манайх 1-2 дугаар баг нь 2 удаа хоорондоо аврагын төлөө тоглоод тэгээд 1-р баг нь хожиж байгаа юм л та. Тэгтээ ер нь бол тэр хүртлэх туулсан одоо багууд нь бол ер нь бол нэлээд сайн багуудтай тоглож ийж бас дээшээ гарч ирдэг байсан. Тэр тоглолтууд ер нь бол айгүй их одоо надад үлдсэн. Одоо би өөрөө дайчлах ёстой доо гэсэн тийм сэтгэл зүг надад бас айгүй их суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэг багийн 1-2 дугаар баг гэж хуваагдсан ч гэсэн хоёулаа финалд гараад ирнэ гэдэг нь 2 дугаар агс тоглож байгаа залуучуудтай бид нар энэ ямар хэмжээнд байна гэдгээ мэдэрч ийн гэсэн үг шүү дээ. Энэ байнга л нөгөө ихчнэрийн замианд байх юм шиг л ер нь бодож байгаа шүү дээ. Тэгсээр нэ яг ингээ хуваагдаа тоглохоор бас тэднэрийн хэмжээнд ингээ тоглоод байна гэдэг чинь бас. Та Улирлын үндэсний дээдлигт хамгийн анх 2002 онд тоглож эхэлсэн. Энэ хугацаанд 2002, 2011, 2022 гэх таны ингээд авраг авсан тохиолдлуудыг сануул 3 авраг авсан. Ингэж хэлж чадах тамирчин ер нь манай Монголын багийн спортын түүхэнд тийм олон биш баг. Та энэ амжилтаа ер нь эсвэл өөр хэн нэгэн танд энэ юм өрөмцөн амжилт шүү гэдгийг хэлж суудаа би юу? Яста байгаагүй маань. Би одоо л яг нэрээ тийм биш дээ. 2002 онд хамгийн анх лигт орчоод би амар азтай л да ер нь бол тэгээ нөгөө эрчим ТЭЦ 4 гээд байдаг байхад хамгийн том ихчнэрийнхаа багт замианаар нь орчихсон байхгүй сэлгээний тамирчнаар. Тэгээд хамгийн анх лигийн авраг болж исэн. Лиг гэдэг тэр том тайзан дээр гарч тоглол. Зарим үед сэлгээнээр орж тоглох бол миний хувьд бол амар аз жаргалтай. Тэгээд нөгөө ихчнэр бол тэр үедээ бол үнэхээр нөгөө хамгийн шилдэгүүд нь байсан учраас айгу тийм хөвгчлөлтэй байдлаар ингээл ороод тоглоход ч гэсэндээ айгу урам өгдөг. Димтэй. Тийм димтэй. За одоо энэ талаараа тэгэрээ ингэрээ гэл ер нь алхам бүрийг мэн зааж өгдөг байсан. Тэгээд 2002 онд лигийн анх удаа авраг болоод амар урам аваад ихчнэраасаа үлгэрлэлээд ер нь бол цаашдаа би эднэр шиг болно гэдэг бодлыг бол ер нь бол авч ирсэн. Сэлгээний тоглогч, гарааны тоглогч байх нь хамаагүй багийн спортод бүх тамирчдын өр нөлөө орж байгаа учраас авраг бол тэр бүрэлдэхүүнд байгаа бүхэн авраг гэж ингэж ойлгох хэрэгтэй. Зүгээр та тэгвэл өөрөө
яг багийг одоо голлох тоглогчоор авсан таны анхны авраг хэдэн онд байсан бэ? Голлох тоглогчоор гэдэг чинь манай ТЭЦ 4 эрчим 2 ерөнхийдөө аврагын төлөө ингээд үзээ яваад идэг гэсэн. Бас л дүүнер нь ялагдаад идэг. Игчнэр ер нь бол ялаад идэг гэсэн. Тэгээд 2006 оны дээдлигээр игчнэрийгээ хожиж анх удаага хожиж аврагын төлөө авраг авчихсан. Тэр финалийн яг эцсийн шүглийн шүглэл дуурсны дараах мэдрэмж ямар байсан бэ? Одоо би нэг ирчлээдээ гэсэн мэдрэмж байсан. Тий, амар ад жаргалтай. Тэгээ яг нөгөө өөрийнхөө тоглоод гараан тоглоод ингээд медаль авсан байдал болохоор ер нь бол амар уйлж исэн. Манай ихчнэр ч гэсэндээ ер нь бол ингээд би бинийгаа тэргээл ер нь амар ад жаргалтай баяртай. Одоо би нэг ямар ч байсан оргилд нь гараад ирлээ гэдэг гоё мэдрэмж байсан баг. Ингээд 3.10-д авраг болохоос гадна таны намтарт бас нэг өрмөц зүйл байгаа нь 2000, 2010-ад 2020 гээд бас 3.10-д шгшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон байна. Азийн наадам тоглосон байна. Зүүн Азийн наадам. Олон улсын карьерид оролцсон тэмцээнүүдийн карьерийг чинь ингээд судлаад харахад Зүүн Азийн авраг, оюутны Азийн авраг гэдэг энэ маш олон том тэмцээнүүд байгаа. Тэгэхээр хамгийн анх олон улсын тэмцээнд дуудагдсан шгшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдахдаа өсвөр насны тамирчин байсан гэдэг чинь бас ингээд ховор тохиолдол байх гэж би бодож байна л да. Энэ талаар хамгийн анхны Зүүн Азийн авраг Шанхай хотод болчихсон 2004 онд орчихсон. Тэгээд стол нөгөө жоох хүүхэд бараг л нэрээ гадаадд очиод нөгөө стол тамирчид нөгөө шүтдэг тамирчдаа гэл хараал ангаагаал. Ер нь бол тэгэл тэр үеэс хойш тэр тамирчдыг харснаас хойш илүү их урам зориг авч би яагаад эднэр шиг байж болохгүй гэсэн ер нь бол бодол төрөл одоо тэд нар яаж зогсон бэ гэдгийг ч гэсэндээ бэлтгэл дээрээ туршиж үзэл өөрийнхөө техникийг хүртэл за би жоохон энэ дээрээ ч гэсэндээ ийм биш үү гэдэг ер нь бол айгүй хөөртөө ийм тунгааж тэгээд тэр тамирчдыг нүдэрээ үзээд хараад ер нь бол тэр байдлыг ирээд айгүй хэрэгжүүлэхийг хичээсэн тийм. Тамирчид гадны энэ анхны том тэмцээнд яваад нүд нэгдэ чих онгоох гэж ярьдаг шүү дээ. Яг энэ л болсон байна гэж ойлгох уу тийм. Ер нь бол гадагшаа тэмцээнд явах тусам тамирчид ямар нэгэн байдлаар жоохон ч гэсэндээ төвшөөгдөг гэж би боддог. Тэр олон тэр мундаг тамирчдыг хараад ер нь бол айгүй их надаас илүү юм байгаа шүү дээ. Тэд нар тэр ялангуяа одоо Япон, Хятадын тамирчдаас бол айгүй одоо техник ур чадвар нь бол шал илүү хурд хүчин ч гэсэндээ тэд нарыг үзээд байх тусмаа л ер нь бол өөртөө одоо за энэ дээрээ жоохон ажиллах хэрэгтэй байх шүү гэдэг бодол ч юм уу төрөөд л ер нь бол гадагшаа явах тусмаа л төвшин маань илүү ахаад байгаа юм шиг надад мэдрэмж төрдөг байсан. Энэ дээр яг би нэг тамирчны бас жишээг татгсан юм л да. Монголда спортын төв ордонд бол манай одоо Сагсан мөнгөний тамирчин олон хэмжээс Отгон баяр нэг удаа дурсаж ирсэн. Төвшин баяр ах бас яг энэ талаар өөрийнхөө анхны тэмцээний туршлагыг спортын төв ордонд бол тоглож бэлтгэл бүх юмаа хийдэг байжгаад Хятад анх Шанхай тэмцээнд очиод 20,000 хүний судалтаа том зааланд ороод тоглож орон зайн баримжаагаа алдаад юу нөгөө талбай дээр оноо авах зүгээр л хоёр тийшээ гүйхтэл тэр талбай дуусах юм шиг нэг захаас нөгөө зах нь бүр одоо дуусах юм шиг санагдчихсан. Яг тэр мэдрэмжийг авч ирсэн баг тийм. Тэр мэдрэмжийг бол яг эхлээл ороод нөгөө гэрлэн ингээл гэлбэж байгаа юм чинь бид нар чинь нөгөө жижигхэн зааландаа бэлтгэлээ хийж байгаа л очиж байгаа. Том заалан чинь ингээл харахад цэлийсэн том юмд ингээл эхлээд тоглоход эхний тоглолтмолтноор ер нь бол нэг юм бие барилттай яг юу хийх гээд байгаагач баг өөрөө ойлгохгүй ингээл тэгэл бэлтгэл хийгээл тоглолтынхаа дараа маргааш нь бэлтгэл хийгээл ер нь ингээл өдөр ирэх тусам тоглолт маань арай дээр сайжраад ер нь бол бас нэг заалтайгаа ч гэсэн тасан зохицоход арай хэвтэх юм байсан. Оюутны Азийн аваргын тэмцээний талаар эргээд дурсмаар байна. Монгол улсын баг медаль аваад энэ тэмцээнд амжилтаа орцсон тэр өдрүүдэд та эргээд нэг дурсаач. Оюутны Азийн наадамд 2009 онд Тайланд хотод болж ирсэн. Тэгээд бид хэд чинь нөгөө нэг бас манайх чинь тэр үед чинь бас хөгжил жоохон тийм. Тэгээ нөгөө спонсор байхгүй. Бид нар яг тэр тэмцээнд явахынхаа 2 хоногийн өмнө шийдвэр нь гарсан. Ямар ч хэсэн бэлтгэлээ хийж явчихж магадгүй, явахгүй ч хийж магадгүй. Ямар ч хэсэн мэдүүлэг бүх юмдаа орцсон байгаа.
зардал мөнгө маань олдох юм бол явна гэд манай тэр үе чинь нөгөө нэг Инакуригийн захирал ер нь бол шийдвэр гаргаад ингээд оюутны холбоотой ярилцаад ингээд манай багийг явуулахаар болж ирсэн байхгүй. Тэгээд бид нар ямар ч байсан бэлтгэлээ хийгээд өдрийн 3 бэлтгэл хийгээд тэгээ явжсэн. Тэгээд яг 2 хоногийнх нь өмнөөс за чимдаамтай хувцснуудаа бэлдээрээ ер нь бол шийдэгдлээ шүү гэд. Тэгээ ер нь санаандгүй байдлаар ер нь айгүй хурдан шийдэгдээд явсан тэмцээн. Тэгээд эхнээсээ ер нь багуудтайгаа айгүй сайн тоглосон манай баг. Очоод ер нь нөгөө нэг яг Инакури баг бүрэлдээ Солонгос дасгалжуулагчтай байгаад яг тэрний өмнө бас бид нөгөө Серб дэлхийн оюутны их наадамд явчаад ирсэн байсан. Тэгээд бэлтгэл сургуульд ер нь бол маш сайн хийгдсэн. Тэгээд тамирчиж гисэндээ яг нөгөө нэг баг явж байгаа учраас би бинийгээ ойлголцоход ч гисэндээ айгүй амар байсан. Би тэг нөгөө багийн ахлагчаар явж исэн. Тэгээд айгүй сайн одоо сэтгэл зүйтэй орсон. Тэгээд бид нар одоо нөгөө айгүй хэцүү байдлаас явсан учраас заавал энэний ард гарна шүү гэсэн зорилготой явсан учраас багуудаа ер нь бол айгүй сайн одоо нөгөө сэтгэл зүүн бэлтгэлтэй бүх юмда дайчин тоглосны хүчинд бол хүрэл медаль анх удаа одоо баахахтаа нөгөө нэг гадаад оронд одоо болсон тэмцээнээс авсан гэдгээрээ ер нь бол айгүй тийм амар чухал амар сэтгэл өндөр. Тэгээд Монгол улсынхаа далбааг бас ингээд бусад орны далбаатай хамт ингээд харна гэдэг бол үнэхээр бахархмаар зүйл байт юм байл тээ. Тэгээд тэр тэмцээндээ бас миний хувьд бас хувийн амжилтаараа шилдэг тэгш тоглогч болж бас цомыг авсан. Тэгэл тэр үед л одоо л би тамирчин болж байгаа юм байна да гэсэн тийм одоо мэдрэмж төрсөн тийм. Сая таны ярианд Солонгос дасгалжуулагчийг дурдаад өнгөрлөө. Тэгэхээр ер нь манай спортуудын түүхэнд, багийн спортуудын түүхэнд гадны мэрэгчлэлтэн ирснээрээ тухайн спортод маань бас мэдтгүүц өөрчлөлтийг хөгжил дэвшлийн бас нэг алхам нэг дэвшүүлсэн ийм тохиолдлууд цөөнгөө байдаг. Тэгэхээр Монгол дасгалжуулагчид тоглож байгаад энэ гадаад дасгалжуулагчид тоглохоор хамгийн анхны одоо мэдгэжсэн ялгаатай зүйл юу байсан бэ? Ер нь Солонгос дасгалжуулагч нар ерөөсөө амар хурд тесрэлтэн дээр илүү их ажилладаг. Бид нарыг бол нэрээ яг л адуу морь шиг гүйлгдэг. Тэгэл ерөөсөө амар ийм нөгөө ачаалтай тоглолтыг даах төвчээр дээр үнэхээр сайн суулгаж өгсөн. Ерөөсөө одоо бэлтгэл 3 цаг орлоо тэр 3 цагт бид нар ерөөсөө зогсолтгүй ойрлно. Ерөөсөө ойрлно. Тэгэл зогсолтгүй ерөөсөө бараг зогсох зав өгөхгүйгээр бид нар ингэж гүйж ит. Амар тийм тэсвэрийг бол үнэхээр сайн өгч чадсан. Тэгснээрээ ч бас нөгөө бидний амжилт бас айгүй сайн ахиж одоо манай багаас үлгэрлээ цаашаа гач гэсэнтэй тамирчид айгүй сайн хурд хүчин сайжирсан. Энэ бэлтгэлд хамрагж исэн тамирчид тэр багтаа тоглосон ч дараа нь өөр багт тоглосон ч энэ тамирчид тэр нь тодорхой хэмжээгээр давуу тал болоод ингээ явцсан тохиолдол бол цөөнгөө байгаа гэж бодож байна л да. Ер нь бол яг нөгөө энэ тамирчин зөвхөн довтлогч эмчин довтлох ёстой гэдэг байдлыг ер нь бол байхгүй болгосон. Би довтлсон ч хамгаалах ёстой, давуулах ёстой, хаах ёстой гэдэг байдлыг ер нь бүхэл зүйлийг ингээд жигд сурах ёстой гэдгээр нь тамирчдад айгүй сайн заадаг байсан манай багш. Тэгэхээр таны тоглолтын талаар сая хоёлаа ярьж байгаа таас дурдлаа хамгаалалт тоглох айл айланд нь байх ёстой гэдэг. Тэгэхээр яг одоо энэ цаг үеийн волейболын хамгийн төгс тоглогч гэвэл та яг ямар тоглогчийг тодорхойлт хэлэх вэ? Давуултын пассыг хамгийн сайн авч байгаа тамирчин болон үргэлжлээд багийнхаа одоо нөгөө эвгүй бөмбөгийг ч гэсэндээ аргалж чадж байгаа тамирчны гэдэг нь бол нөгөө багтаа хамгийн нөлөөтэй тамирчин л гэж хэлэндээ. Довтолж оноо авахаасаа илүү хамгийн чухал зүйл бол эхний пасс хүлээж авах бол хамгийн багийн 1 номерын асуудал. Та өөрөө одоо бас хүүхдүүдтэй ажиллаад ирсэн гэж би ингэж бас мэдээлэл авсан. Тэгэхээр хүүхдүүдэд тэгвэл таны хамгийн ихэн заадаг техник хүлээж авах, дамжуулалт хүлээж авах гэж ойлгож байна. Ер нь бол хамгийн чухал зүйл пасс доороос авах, авалтуудыг хамгийн зөв техник заах дээр л ер нь бол хамгийн чухал ажил.
Эргээд үндсэн шишээ аваагийн тухай ярианд буцаад ороход та өсвөр наснда үндсэн шишээ авахд дуудагдаж ороод тоглож байсан. Энэ бас их цөөхөн ховор тохиолдлуудын нэг байх. Одоо тэгвэл волейболын спорт манай Монгол улсад орон даяар маш эрчимтэй хөгжиж байна. Маш олон хүүхэд багчууд багасаа хичээлж эхэлж байна. Одоо ийм чадвартай тамирчид байгаа болов. Одоо ер нь тамирчдын чадвар үнэхээр сайжирч байгаа гэж харж байгаа. Одоо тэгээ нөгөө сошиал орчин болон зургатаар үзэж байгаа ч гэсэндээ өөрийгөө одоо нөгөө сонирхож одоо харж байгаа шидлэг тамирчдаа үзээд тэднэрээс суралцах юм маш их байгаа. Тэгээ бидний намайг жоохон байхад ер нь бол бас нэг өндөр тамирчид харьцангуй бас бага байсан. Ер нь бол тэр дундаа өрсөлдөөн дунд ч гэсэндээ өндөр тамирчдыг шилээд авах ч гэсэндээ харьцангуй багаас. Одоо бол ер нь бол масаараа өндөр болсон. Хүн амын биеийн хөгжил те. Үнэхээр өндөр болсон. Тэгээд яг ингээд бас айгүй багаасаа сонирхдаг болсон. Секц дугуулангууд ч гэсэндээ айгүй их болсон болохоор бага наснасаа явж байгаа хүүхдүүдийн одоо болж байгаа лиг тоглож байгаа тамирчид 10 жилийн хүүхдүүд тоглож байгаа төвшин ч гэсэндээ миний хувьд бол айгүй сайжирсан гэж харж байгаа. Тэгээд бас нөгөө дэмжлэг их сайтай болж байгаагийн хэрээр тамирчид бас айгүй төвшин ахиж байгаа. Гадагшаа тэмцээнд гэхтэл бидний үед бол жилд нэг тэмцээнд явхад бүүн аз жаргал байдаг гэсэн бол одоо энэ тамирчдын хувьд бол баг нэрээ 3-аас 4 тэмцээнд явхад бол ямар ч асуудалгүй болсон байгаа нь өөрөө айгүй сайн одоо төвшин ахих боломж гэсэн. Сая нурууны өндрийн талаар ярьснаас би таны солон багштай таны талаар ингээд мэдээлэл аваад ярьж байхад хамгийн онцлог зүйлүүдийн нэг юу байсан бэ гэсэн манай жаргал өндөр байсан. Өндөр нуруутай тэр нь хамгийн том одоо давуу тал нь. Тэгээ мэдээж одоо хичээл зүтгэл энэ одоо ууггүй бэлтгэлийн үр дүнд энэ тамирчин бий болсон. Гэхдээ тэр үед түн шиг өндөр нуруутай хүүхэд олно гэдэг Монголын нөхцөлд ер нь бол бараг боломж байгаагүй. Багш нь өөрөө хайгаад ер нь бас олоогүй юм шиг үлээ. Тэгэхээр тэр талаар угаасаа ер нь гэр ээж аав нь өсөглөө хүмүүс байв уу? Яг манай ээж аав хоёр бол яг насандаа бол тэр үеийн хүмүүс дундаа бол өндөр байсан гэдэг нь. Манай өвөөгийн тал ер нь бол их нуруулаг. Манай өвөө өөрөө амар өндөр байсан. Тэгээд өвөөгийн дүүнэр ер нь айгу тийм өндөр нуруулаг хүмүүс байсан. Тэгэхээр гений өвөг. Ген ер нь бол бас байгаа. Тэгэхээр өндөр нуруу биеийн өвдөл, дээрээс нөөрийн хор шар, хичээл зүтгэл энэ одоо гол гурван зүйл дээр тулгуурлаад таны одоо тамирчин цэцэг жаргал өсвөр насны тамирчин энэ хүн одоо ихний өвдлүүд нь байж аж тамирчин болсон байна гэж ингэж ойлгож байна. Спорт мэдээж бие хүчнээс гадна сэтгэл зүйн тоглоом, сэтгэл зүйтэй маш их холбоотой. Дөрөв та ч гэсэн ярианда сэтгэл зүгээр одоо багаараа бэлэн байж чадсан учраас тэр оюутны аврагт илүү байж чадсан учраас бид нар амжилт үзүүлсэн гэж ярьлаа. Та тэгвэл өөрөө тоглолтын үед сэтгэл зүгээ хэрхэн төвлөрүүлдэг чинь сонирхол татчихна л та. Тэгээ миний дараагийн асуулт сет 5 оноо 23 та давуулт хийх гэж байна. Яг энэ үед таны оюун санд хамгийн түрүүнд юу орж ирж байгаа? Аль нь сул одоо нөгөө авдаг пас авдаг байлээ ер нь тэрлүүл хүчтэй давуулъя гэдэг тийм. Өөрөөр хэлбэл эсрэг багийн байрлалыг хамгийн түрүүнд тий харна тий. Энийний араас эрсдэлтэй сонголтыг хийх эсвэл хамгийн аюулгүй найдвартай давуултыг хийх гэдэг хоёрын алийг та тэгвэл сонгох вэ? Эрсдэлтэйг нь л ер нь бол тий. Ер нь тоглолт болгоны ер нь өмнө би өөртөө ярилцдаг л да. Тэгэхээр би угаасаа чадна штэ гэдэг юмыг ер нь өөртөө аягүй хөөгдөг байхгүй юу. Тийм одоо зоригжуулдагч гэдэг юм уу. Ер нь бага бахтаа ер нь тэгдэг гэсэн. Одоо бол юм хөгжөөд бас нэг баг болгон сэтгэл зүйчтэй байдаг болохоор ер нь сэтгэл зүйч бидний сэтгэл зүг ерөнхийдөө ингээд тогтун байх уу одоо дэврүүн байх уу гэдгийг ер нь бол ингээд удирдахж байгаа байхгүй. Ер нь залуу жоохон байхдаа бол ер нь бол би чадна штэ л гэдэг байсан. Тэгж л ер нь боддог байсан. Тэгвэл яг энэтэй холбоотой миний дараагийн асуулт талбайд хамгийн эзэгтэй нөхцөл байдал тоглолт ирсэн байгаа үед та өөрийнхөө сэтгэл зүг тайвшруулж төвлөрлөө олж авч байгаа энэ үед өөрөө өөртөө ярилцж байгаа яриа чинь юу байдаг бол толгой дотроо ярьж байгаа яриа чинь. За
Би бол яг ерөнхийдөө одоогийн юугаар л одоо нэг хойно хамгаалт ч юм уу тийм байдлаар ингээд багтаа ингээд тус болох гэж орох үедээ бол би энийг бол авна штэ авчнаа гэд хажуудах одоо нэг ээл чөлөөт хамгаалагч их чинь авчин гэд хажуудах хүнээ ч гэсэндээ давхар одоо итгэл төрүүлэх байдлаар тийм их чинь авчнаа наадах чинь гэд ер нь бол одоо тоглохдоо ер нь байнга одоо нэг талбай дээр гараад одоо яг эзэгтэй момент дээр бол ер нь бол би чадна штэ л гэж ер нь дотроо бодоол юм асуудалгүй нэг авчихна. Энэ сул давалдаг штэ гэж бодоол тэгэл юм бол. Сэтгэл хөдлөө намжаах хийдэг хамгийн сайн таны эзэмсэн техник гэж байдаг бол тэр чинь юу вэ? Би ер нь нэг тийм амар нөгөө сэтгэл өндөртэй хүн бол бас нэг биш юм шиг байна. Тийм тавладаг ер нь ингээд тоглолт амар хэцүү болсон ч гэсэндээ нэг тийм ингээл яана ингэчүүдээ яана гэд нэг илүү юм бодоод байхыг нэг хүсдэггүй ч юм уу. Зөвхөн одоо нөгөө тоглож байгаа бөмбөгөндөө анхаарлаа хандуулаад ер нь болно л гэсэн тийм бодолтой байдаг. Ер нь тэгжил тоглолдог. Түүнээс нэг тийм ингээл яана алдчихгүй ингэчүүдээ гэд нэг тийм зовнилыг өөртөө нэг өгөөд байхыг хүсдэггүй ч юм уу. Ер нь зөвхөн тэгээд байгаа уртх юмдаа л анхаарлаа хандуулаад тоглодог. Анх лигт орж исэн залуу тоглогч байсан цэцэг жаргал өнөөгийн цэцэг жаргал хоёрын хооронд бол мэдээж маш урт удаан энэ он жилүүдийн хугацаанд туршлага суусан үзүүлсэн амжилт гэдэг энэ бүх зүйлээр хүн бол өөрчлөгдсөн байгаа. Тэр анх залуу тамирчин байхдаа таны харж дагаж үлгэр дуурайл авдаг гэсэн хин нэгэн тоглогч гэвэл хэн байсан бэ? Одоо гавь тамирчин нарантай хичээсээ ер нь бол их үлгэрл авдаг. Тэгээд айгүйх нөгөө хамт тоглодог болохоор би нараа хичээс илүү олондоо л гэж ер нь айгүйх тэгж зүтгэж бэлтгэлээдэг байсан. Нараа хичээг бол ер нь бүх талаар нь айгүйх сайн хардаг. Бэлтгэл дээр нараа хичээг хаан зогтсон тэр газар зохиндоо гэж ер нь бол боддог байсан. Тэгвэл одоо таныг мэдээж одоо тоглож байгаа тамирчдаас гадна волейбол спортод дурлж хичээлж эхэлж байгаа өсвөр насны маш олон хүүхдүүд харж дагаж үлгэр дуурайл авч явж байгаа. Та нэг багт хамт тоглож байгаа, шгшээ багт хамт тоглодог залуучууд дараа үеийнхэндээ юугаараа үлгэрлэхийг зорддог вэ? Ер нь бол баг ямар байх ёстой, нэг баг атгсан гар шиг байх ёстой гэсэн тийм байдлыг л ер нь одоо ч гэсэндээ одоо нөгөө шгшээ баг дээр байсан ч гэсэндээ тамирчдад тийм байдалтай байлгахын тулд ер нь хичээж байгаа. Баг нэг гар шиг нэг сэтгэл зүйтэй нэг зүйлийн төлөө зоригтой байх юм бол ямар ч саадыг давж чадна гэдэг бодлыг л ер нь өгөхийн тулд тэгэхгүй хувьдаа одоо би гэл би ч чаддаг гэдэг бүх л тамирчин чаддаг юм өөр өөрсдийн гэсэн онцлог байгаа. Тэгвэл тэр байсан ч гэсэн энэ зөвхөн миний баг гэсэн сэтгэл зүй байх нь хамгийн нэгдүгээрт чухал. Тэгжиж тэр хувь хүний тоглолтын сайн чадварууд гарч ирж баг маань илүү их амжилтын төлөө явна. Тэгэхгүй болохоор ингээд энэ тийшээгээ ингээ харсан одоо 14 тамирчин ийшээ тийшээ харсан одоо бодолтой байх юм бол баг хизээч 1000 сайн байгаа ч амжилт гаргахгүй. Зөвхөн нэг зорилгын төлөө нэг сэтгэлтэй нэг бодолтой байх юм бол илүү их амжилт гаргана гэдэг зүйлийг л одоо ер нь бол багийнхантаа байнга одоо нөгөө ярьдаг, хэлдэг, зөвлөдөг болчиход байгаа. Тэгэхээр та анх лигд ороод мэргэжлийн тамирчин болоод тоглосон эрчим багт яг энэ соёл хамгийн сайн байсан гэж ойлгож болох уу? Болно. Манай эрчим бол үнэхээр яг нэг одоо нэг цул болцсон гэдэг юм уу? Одоо өглөө нөгөө хамт байрладаг. Ер нь бол ингээд баг бүтэн жил ингээ бөөнөр хамт байрладаг. Тэндээсээ баг хичээлдээ явдаг тийм байсан. Тэгэл өглөө хичнэрийгээ харахад за энэ их өнөөдөр ч хааштай энэ да ингэндээ тэгэндээ ч гэдэг юм уу. Ер нь бол ингээд баг байгаа биеийнх нь хилэмжээр багийнхнаагаа мэдэрдэг болцсон. Хичнэрийнхаа зан аашт гэсэн ер нь бол тасцсан. Тэгээ манай эрчим бол ерөнхийдөө хамгийн эрэмб гэдэг зүйл ийм байх ёстой шүү гэдгийг ер нь надад хамгийн их зааж өгсөн баг бол эрчим баг. Тухайн эрчим баг би бас таны ярианаас ч анзаарлаа. Өөр одоо бусад волейбол спортын эрен тойронд байсан байгаа хүмүүсээс дуулж хахад хамгийн сайн хөрөнгө оруулалтыг хийсэн. Тамирч баг тамирчдын амжилт гарах нөхцөлийг хамгийн сайн бүрдүүлж
энийг хангаж чадчихсан ийм спорт клуб байгаа юм л та. Тэгэхээр тэр эрчим багийн одоо тухайн удирдлагууд энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн хүмүүсийн талаар эргээд дурсвал. Манай багийн эзэн Баяратар ТЭЦ4 компани захирлээс Баяратар эзэн байна бол нэрээ үнэхээр бид нарыг яг л нэг аав шиг бүх тал дээр нь заадаг. Бүр заримынх нь эцэг эхийн хуралд хүртэл явцуудаг. Нөгөө багийнх нь хүүхдүүд нөгөө өдрийн 3 бэлтгэл хийж байгаа зарим үед хичээлдээ баг явдггүй хичнэр ингээ оюутнууд нь хүртэл ингээд ер нь л яг бөмбөгнийхаа төлөө амжилтын төлөө ингээд явцгаацсан. Тэгээд манай дарга зарим үед хуралд нь очиж суугаал тэгээд дэлгүүр зах хүртэл бид нарыг дагуулж явж ингээд 9 сарын 1 болохоор ингээд дарга бүгдийг дагуулад яваад чи энийг ав гэд ингээд хувцсыг хүртэл сонгож өгдөг тийм хичээлийн хэрэгслийг авч өгнө хувцсыг хүртэл сонгож өгөөд ингээд явдаг байсан. Үнэхээр баг нөгөө аав шиг мэн л байсан. Тиймдээ ч манай эрчмийнхэн ер нь бол зөвхөн олиолынхаа төлөө зүтгээд бас нэг тэрнийхээ хэмжээнд ч гэсэндээ амжилт гаргаж чадсан гэж боддог. Таны өөрийн нэрийн хуудас болсон тоглолтын хамгийн онцлог арга барил эсвэл чадвар гэвэл та юу хэлэх вэ? Ер нь бол багаасаа жоохон өсрэлт сайтай байсан. Тэг нөгөө хөнгөнөөр бэлтгэл хийжсэн гэсэн. Тэгээд хаалтан дээрээ ер нь онцлогтой манай солонгос багш гэсэндээ ер нь хэлдэг байсан. Бусдаас өөр хаадагаа чи энийхээ давуу тал болгож ашиглах ёстой гэж ер нь бол айгүй ярьдаг байсан тийм. Тэгэхээр давуу тал гэж нэгэнтээ мэдэрсний дараа энийгээ өшөө илүү сайн болж хөгжүүлэхийн тулд та юун дээр илүү анхаарсан бэ? Одоо нөгөө бөмбөгөө илүү их мэдэрч тэгээд өсрэлтэн дээрээ бас илүү их ажиллаж одоо ер нь бол хаалт бол өсрэлт тэгээд бөмбөгөө яг бөмбөг хаана вэ яг тэр чиглэлийн бас нэг харж ер нь бол манай олиолч бас айгүй тийм нөгөө мэдрэмжийн спорт тийм болохоор тэрийгээ бас ер нь бол айгүй их сайн агаар хөгжүүлсэн. Өсөрсөн хойно үлдсний мэдрэмж шийднэ гэж хүртэл тамирчтай ярьдаг л да. Тийм угаасаа тэгэл өсрөөл бөмбөг хаана тэгэл гар наашаа цаашаа шилжих ч юм уу тийм байдлаар. Өрсөлдөгчдийнхээ эсрэг өөрийнхөө одоо хаалтаар та ингээд мэдрүүлсэн байгаа үед өрсөлдөгчдөөс талбай дээр айцыг мэдэрч чаддаг байх гэж би бас яг энэ ярианд ингээд бодогдож байна л да. Яг ингээл хэд дараалал хаачих юм бол яг өөдөөс зогсож байгаад би одоо нэг тамирчныг дагаад одоо энийг л хаах хэрэгтэй гэд цаанаас нь одоо дасгалжуулагч надад чи наатаал хаана байрал дээр дагаа яв гэд тэгэхэд 1 2 3 хаачихад ерөнхийдөө өөдөөс царайруу нь харахад хүртэл нэг юм жоохон ширмэнсэн ч юм уу нэг тийм байдал гар хүчтэй давталдаг хүн маань хүчтэй давталгаа болох ч юм уу тийм байдлаар ер нь бол тэгэл жоохон баг зэргийн сэтгэл зүйн дарамт гэх юм да. Тийм. Эдгээр он жилүүдэд талбай дээр өөрийн багийг Монголд тоглохоос гадна саяны битүүрийн ярьсан өрсөлдөгчдийг харж мэдрэхээс гадна тамирчин хүмүүст бас нэг онцлог зүйл байдаг. Энэ бол ордны уур амьсгалыг мэдрэх, үзэгчдийг мэдэрч тэрийг өөрсдийн одоо энерги болгож ашиглах тийм. Энэ чадрууд ер нь яаж тамирчин хүнд бий болдог бол энэ мэдрэмжүүд таны бодлоор ер нь ингээл багийн маань дэмжээл байх тусам илүү нөгөө эрч хүч ингээл гараад өста юу ч чаднаа л гэсэн тийм байдал одоо нөгөө хүн болгонд ер нь бол тамирчтай айгу тийм одоо эмоц болгож ч юм уу ер нь бол дэмжигч их байх тусмаа одоо нөгөө тамирчдын тоглолтын ур чадвар илүү одоо сайжирч одоо өнгөрөөч юм уу те өөртөө ихтэй байдал нь улам нэмэгдэх ч юм уу тийм байдлаар тоглолтын дээр айгүйх одоо нөлөөлдөг харагддаг. Тэгээ ер нь бол одоо нэг би бол хамгийн амар юм хөгжөөнд дэмжигч нөгөө нэг юг санд 2008 оны зүүн Азийн манайх хөрлийн төлөө тоглож исэн манай бүхэн өргөө дүүрсэн. Ингээд амар бөхчм халуун болсон. Тэр чинь юу лээ намар болчихсон баха. Ер нь жоохон сэрвэн дүү. Тэгэхэд ингээд үзчихсэн үзэгч нар ингээд дээдх подолк надад тайлцсан. Шалтан тэгээд ингээд амар шал ингээд хөлрөөд тамирчид ингээд зүгээр ингээд яаж ах талтарч ингээд унаад. Ер нь бол тэр
дэмжилт бол эзээч одоо нэг мартагдахааргүй. Ер нь Монгол хүмүүс ингээд одоо нэг улс нь тоглож байх үед дэмжиж байгаа багаа дэмжихтэй бол ер нь амар хүчтэй дэмждэг. Тэр нь ч бас эсэргээрээ бас нэг тамирчдаа илүү урам зориг өөртөө итгэх итгэл нь илүү сайжирч одоо би Монголын төлөө тоглож байгаа штэ гэдэг тийм юм илүү дамгаалж одоо ирч хүчтэй зоригтой тоглох сэтгэл зүйн дэмжлэгийг бодлоо маш их өгдөг тийм. Одоо волейболын лигийн тэмцээний маань хуваар бол нэлээд шахуу хуваартай явагддаг. Тэгээд та одоо эд тоглож байхдаа ч гэсэн одоо шишээ огт тоглоно, лигийн тэмцээнд тоглоно. Энэ шахуу хуваартай спортын удирдлагын явцад дараалсан тоглолтоо өдөрч юм уу? Таны энэ өөрийнхөө бие махбодыг сэргийхэн дадал юу байдаг вэ? Энэ дэр мэдээж одоо бол тусгай тасгалжуулагчид ажилладаг болсон, хоол зүүч хүртэл байдаг болсон шүү дээ. Тэгэхээр тэр энэс арай өмнөх үеийг 10 жилийн өмнө магадгүй 20 жилийн өмнөхийг яривал тэр үед ер нь энийг яаж зохицуулж нэг дадал үүсгэсэн бэ? Өөрөөр тэр үед бол тэгэл өөрсдийнхөө хэмжээнд амраад л одоо бэлтгэлээс тоглолтын хооронд ч юм уу тэгэл цаг гаруул амраад л одоо тэр үед чинь харин нэг утас гэдэг юм чинь харьцангуй бас нэг садарах юм байхгүй зөвхөн одоо унтаж амрах бие бас нэг тайван байх тал дээр бол их одоо боломжтой ч юм уу тий. Тэгээд өөрсдийнхээ хэмжээгээр бас одоо багийн ахлагцаа одоо унтын шүү гэхтэл бүгд орондоо ороод унтдаг ч юм уу тий. Тийм байдлаар ингээд явдаг байсан. Одоо бол яг нь илүү бас хөгжөөд байна. Хоол зүүч маань хүртэл одоо маргааш манах тоглолтоо гэхэд өнөөдөр би ямар хоол идэх вэ? Өглөө ямар ус уух вэ гэдгээс ахуулаад ерөөсө бүх юм маань зааж өгч байна. Миний би маргааш ямар ирч хүчтэй тоглохыг ерөөсөө л багш дасгалжуулагч болон хоол зүйч сэтгэл зүйч бүх юмыг баг ингээд бэлдээд өгч байна. Мэдээж тэгээд энэ дээр бас нэмээд гэр бүлийн дэмжлэг гэж чухал байх тийм ээ. Аргашаа санаа зовхгүй зөвхөн спортоо төвлөрнө гэдэг. Тэгээд би таны энэ урт удаа амжилттай явж байгаа карьерийн ардтал үнэхээр найдвартай гэр бүлийн хүн байгаа учраас энэ бас таны амжилтын салшгүй нэг хэсэг тэнд байна л гэж харж байна л да. Ер нь бол гэр бүлийн байдал бол үнэхээр чухал, тайван, амгалан хүүхдүүдтэй ямар ч санаа зовхгүйгээр явна гэдэг бол яг миний одоо энэ урт хугацаанд ингээд тоглож байгаагийн гол чухал суурь маань. Тэгээд бас ээж аав маань ч гэсэндээ ер нь бол маш сайн хүүхдүүд юм байна. Харж өгч ингэж дэмжиж өгдөг. Намайг ер нь тэмцээн уралдаанд яхад юун ч санаа зовхгүй байдлаар явуулж өгч чаддаг. Манай гэр бүлийн хүмүүс маань ингээд хүүхдүүдээ хинээс ч одоо нөгөө асуудалгүйгээр яана би одоо хүүхд маань ингэцэндээ тэгцэндээ гэсэн байдал би бол ер нь бол тийм баг ганц би хүн шиг л ер нь санаа зовх зүйлгүйгээр тайван сэтгэл амар тоглож чадж байгаа тийм. Энэ үрээд хоёлаа ярьцлага төр завсарлаа. Эргэж ирэхдээ би тантай Монголын волейболын спортын өнөөгийн хөгжлийн талаар мөн ирээдүйд бидэнд хийх зүйл юу байгаа талаар таны бодлыг бас сонсох хүсэлтэй байна. Ингээд төр завсарлаад иргэд уулзсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын спортаймент салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтаа морил үзэгчтэй өнөөдөр бидний зочноор волейболын спортын олон улсын хэмжээний мастер, волейболын үндэсний дээд лигийн 11 удаагийн аварга цэцэг жаргалаар оролцож байна. Та бүхэн ярилцлага бас нэлээд олон сэдвийг хамаарч сонирхолтой ярилцлага явж байна. Тэгээд дараагийн миний тантай ярилцахыг хүсэж байгаа зүйл манай Монголын волейболын спортын өнөөгийн хөгжил, энэ ирээдүйн одоо харагдаж байгаа дүр зураг энэ талаар ярина. Яг тэгэхээр волейболын лиг маань энэ жил 30 дахь жилдээ болж байна. Та энэ 30 жилийн талаас илүүд нь энэ лигт бараг 2.10-нд нь 3.10-нд нь чиглэж болохоор тоглолцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг зүгээр одоо байгаа нөхцөл байдал ямар байгааг бид бүгдээрээ харж байгаа. Энэ нь бол мэдээж хөгжлийн явцад явж байгаа. Тэгвэл бид олон улсын туршлагаас бид нар авч хэрэгжүүлэх шаардлагатай зүйлс юу байна? Таны харж байгаагаар.
олон улсын туршлагаас миний харж байгаагаар бол одоо энэ лигийн багууд хүртэл гадаад дасгалжуулагч нар аваад ирлээ шүү дээ тий. Тэгэхээр улам илүү цаашаа тамирчтай хөгжүүлэхийн тулд бол гадаад дасгалжуулагч нарын багийг авчирмаар. Тэгжиж илүү одоо нөгөө тамирчдын ур чадвар болон тамирчдтай ажиллах арга барил нь өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Одоо л яг нөгөө Монгол дасгалжуулагч нураараа явж байгаа. Ер нь бол яг гадаад хүмүүстэй урт хугацааны төвшөнд явах юм бол илүү амжилт нь илүү өндөр байх боломжтой гэж харагдаад байгаа. Тэгээд тамирчдын хувьд ч гэсэндээ төвшний хувьд ч гэсэндээ бас гадаад орнуудад бэлтгэл сургуульд хийж ийн гадаадаас оюутан болоод тамирчид бас ингээд яваад ер нь бол ингээд ирээдүйн боломж нь тамирчид илүү харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр гадаадын яг одоо нөгөө дасгалжуулагчийн багийг авчираад одоо наазах нь 5 жилийн ч юм уу те гэрээтэй яг ингээд одоо тогтмол яг тамирчид шигшээгийн тамирчид энэ хүмүүс гэдэг хүмүүсүүд одоо нэг 20 тамирчингаа ингээд барьч л та. Тэгээ тэр 20 тамирчдаа яг тэр бэлтгэл сургуультаа жил үргэлжлүүлээд тэр дундаа тэмцээндээ оруулаад одоо эхний тэмцээнд ороход ямар ахицтай байсан тэрний дараагийн одоо жилийн төгсөлд тэмцээнд ороход ямар ахиц гарсан гэдгийг ингээд хараад ингээд 5 жилийн олон одоо нэг жилийн урт хугацааны зорилттой ингэж явбал илүү одоо үр дүн нь илүү ахаа гэж харагдаад байгаа. Ер нь бол олол одоо наазтаа ч юм уу амжилт гарах боломж нь илүү өндөр юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгэхээр тийм арга барилаар явбал илүү одоо нөгөө гэрэлтэй харагдаж байгаа. Тэгэд яг одоогийн байгаа өнөөдрийн та бүхэн ярьцлага хийж байгаа энэ нөхцөл байдалд Волейболын холбооны шинэ удирдлагууд сонгогдсны дараа үндэсний хэмжээний том компаниуд хөрөнгө оруулж хамтран ажиллаж лигийн тэмцээний дэмжлэг үзүүлж ивент тэтгэж ажиллаж байгаа. Энэ нь бол бас нэг том түлхэж зүйл ажиллагаанууд болж байна гэж харагдаж байна. Тэгэхээр яг таны саяны хэлсэн гадаад дасгалжуулагч гэдэг бол мэдээ салшгүй нэг хэсэг дасгалжуулагчдын боловсрол ус гадны мэргэжилтүүдийг урьж ажиллуулах гэдэг шгшээгийн төвшнөөс гадна илүү хүүхдүүдийн төвшин төсвөр насны хүүхдүүдтэй анханаас нь бас бидний одоо хүртэл мэддэг арга барилаас арай өөр олон улсад нэвтэрсэн энэ арга барилаар хүүхдүүдийг бэлтжих нь бас чухал байд магадгүй тийм. Ер нь бол тэгээд шгшээ багийг цаашаа нь илүү амжилт гаргах үүднээс насны шгшээ багийг бариад тэрийгээ бас яг л адилхан тогтмол бэлтгэлийг ингэж хангаад явбал илүү одоо нөгөө доороос нь суурь нь илүү сайжраад ирэх юм бол дээшээгээ улам л ахиц нь өндөр байх бол. Тэгээ ер нь бол одоо нөгөө өчнөө олон багш нар байгаа шүү дээ тий. Тэр багш нар одоо мундаг шавнар гаргаж байгаа багш нараач гэсэндээ ер нь бол олон улсын хэмжээнд сургалт тий тийм зөвлүүд дээр их хамруулах тусам тэр хүн илүү туршлага судалжтэй өө эн чи юм байт юм байна гэдэг өөрийнхөө мэдгүй зүйлийг ч гэсэндээ тэндээс авч туршлагажж тамирчтай илүү одоо нэг өгөөчтэй байдлаар нь ер нь бол одоо мундаг тамирчдыг гаргахын тулд ер нь бага наснаас нь тэгээд бага насны хүүхдүүдэд бэлдэж байгаа дасгалжуулагч нараач гэсэндээ одоо сайн сургах хамгийн гол зорилго. Одоо яг өнөөдрөөс дараагийн магадгүй 5 жил 10 жилийн төлөвлөлийн хөгжлийг та яаж харж байна? Амар гэрэлтэй ер нь бол тийм ахиц дэвшил илүү сайн. Тэгээд мундаг одоо нөгөө ивент тэтгэгч нар ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр бас хүүхдүүдийн маань ч гэсэндээ нөгөө зөвхөн спортынхаа төлөө явхад цаашаа амьдрал нь бас гэрэлтэй шүү гэдэг байдлыг бас харуулах байдлаар ер нь одоо нөгөө спонсорууд сайн байх тусмаа тэр хүн юм санаа зовхгүйгээр зөвхөн спортынхаа тулд одоо нөгөө амьдрах гэдэг шүү дээ. Ер нь амьдралын спортороо хичээлээд явхад л цаанаасаа урсгалаар одоо болчихно ч гэдэг юм уу тийм байдлаар ингээд хангам цайтай байх тусмаа л одоо хүүхдүүд улам илүү одоо нөгөө сайжрахын тулд өндөр цалин авахын тулд тийм зорилго тавьж ер нь бол дээшээгээ ахиц илүү гарах байхаа. Ер нь одооны төвшин бол үнэхээр бас мундаг болж ийн гэж харж байгаа. Бид намайг бол жоохон байхад бол хөрхий хэдхэн одоо спонсорлдог төрийн өмчт байгууллагууд л ер нь тэгэл
өөрсдийнхөө чадлын хэрээр олон жил авч явсан. тий олон жил ингээд чирж авч явсан байхгүй. Одоо бол бас нэг арай өөр гэрэлтэй харагдаад байгаа. Бас компаниуд ч гэсэндээ дэмжлэг их үзүүлдэг боллоо. Төрөөс ч гэсэндээ дэмжлэг бас ингээд үзүүлдэг боллоо. Шигшээ багийг ч гэсэн тодорхой хэмжээнд бас зорилго тавиад жилд тэмцээнүүд ч гэсэндээ бас ингээд оролцуулаад байгаа гэдэг нь бас амжилттай хэз. Тэгэхээр яг энэтэй холбоотой би нэг зүйл асуувал яг өнөөдөр зөвхөн волейболын тамирчнаа хийгээд өөр ажил хийхгүйгээр амьдрах санхүүгийн боломж нөхцөлд манай волейболын тамирчид хүрсэн болов. Одоохонд арай л боломжгүй. Ер нь жоохон хэцүү. Тийм. Гэхдээ яг хуу ганц нэг цөөхөн хэдхэн тооны тамирчид бол ер нь бол зөвхөн спортоор хичээллээд цалингаа өндөр аваад ингээд явж байгаа байх. Бусад одоо тамирчид бол ер нь бол ажиллаа чигээд завсраар нь тэмцээнүүдээ чаваад бэлтгэлээ чигээд өөрийнхөө бэлтгэлээ ч гэсэндээ ингээд бэлдээд явж байгаа. Өөрөөр хэлбэл хагас мэргэжлийн тамирчид бүтэн мэргэжлийн тамирчид болох хараахан болов. Эмэгтэй спортын төр тусмаа багийн спортод олон жил тоглосон тонууд энэ сэдвээр зайлшгүй ярилцах хэрэгтэй байх гэдэг би дараагийнхаа сэдвийг тантай ярилцмаар байна. Энэ бол эмэгтэйчүүдийн спортод үл үзэгдэх бэрхшээлүүд бас тэр болгон бид анзаардаггүй байж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр яг одоо тэгш боломж байдгүй эмэгтэй спортод байгаа шиг. Эрэгтэйчүүдэд нь арай өндөр одоо эмэгтэй тамирчид бол ер нь арай доогуур байх гэж ер нь бодож байна. Цалин мөнгөний хувьд ч гэсэндээ эрэгтэй тамирчид нь бол эмэгтэйчүүдээс бол ер нь бол нэлээд өндөр. Эмэгтэй тамирчид бол тэгтээ яг өмнөхийгээ бодвол бас ахиж байгаа. Ахиж гарч байгаа. Бас нэг мэргэжлийн төвшөнд болох гээд ингээд яваад байгаа. Тийм. Тэгтээ ер нь бол тэгэл яг ар гэр амьдралаа ингээд зөвхөн спортоор аваад явна гэдэг бол боломжгүй хэцүү. Заавал давхар хажуугаар нь ажил төрлөө хийж амьдралаа. Тийм. Олон нийтийн хандлагад өөрчлөлт авчрахыг хэрвээ та хүсвэл танд ямар санал санаачлага байх бол яг энэ эрэгтэй эмэгтэй мэргэжлийн тамирчдын ялгаатай байдал дээр. Тэгтээ ер нь яг үзэгчдийн хувьд ч гэсэндээ олиол бол бас нэг тийм эмэгтэй дээр үзэгч байхгүй ч юм уу те эрэгтэй дээр үзэгч ихтэй тал дээр ер нь бол олиол харьцангуй гайгүй. Ер нь аль сайн тоглолт, аль гоё сонирхолтой тоглолттой үед бол ер нь бол үзэгч эмэгтэй эрэгтэй гэлтгүү одоо их байдаг ч юм уу те. Ер нь бас үзэгчд ч гэсэндээ одоо нэг тамирчдыг айгуу сайн одоо нэг дэмждэг одоо шүтдэг ч юм уу таньж мэддэг тийм байдал одоо бол бүр илүү тийм сайн тэгээд айгуу тийм бас зөвөр айгуу тийм дэмждэг байдалтай болсон. Одоо би энэ тамирчин хараад одоо энэ үнэхээр энэ дээр мундаг байх шүү. Би энэ ах шиг болно ч гэдэг юм одоо 8 настай 9 настай хүүхдүүд хүртэл ингээд үзээ те. Би өстой баг царайг нь үтгэж батцуур шиг болно гэж ярьж байгаа хүүхдүүдийг ч гэсэндээ аюу их ингээд сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр ер нь одоо дэмжигчд байж бас энэ спорт бас илүү хөгжнө. Өөрөөр хэлбэл таны ярианаас би нэг зүйл авсан нь эрэгтэй тоглолтч бай, эмэгтэй тоглолтч бай талбай дээр гарч байгаа бүтээгдэхүүн бол ялгаагүй үзэгчдийг татаж чаддаг. Энэ одоо волейбол спортын эцсийн бүтээгдэхүүн бол хийж байгаа л гэж ингэж ойлгож байна. Тэгвэл хоёулаа одоо таны ирээдүйн зорилтуудын талаар яа та өөрөө дасгаж өргөж болоод хүүхдүүдэд ажиллаад эхэлсэн байгаа. Мөн одоо ментор хийгээд явж гин гэсэн үг. Энэ гараа яг хаанаас эхлэв? Яагаад ер нь энэ зам руу орох болов? Нөгөө өөрийнхөө миний мэрэгчлэлтэй багш дасгалжуулагч тэгээд ер нь солонгоо агш маань ч гэсэн одоо хүүхэд бэлдээ хүүхэд гарга одоо чамаас чи энэ би ч бас нөгөө айгүй олон багш нараас суралцсан манай эрчин бас Монгол дасгалжуулагч байсан ч гэсэн бас Япон дасгалжуулагч JICA-гийн шуумаар ирсэн Япон дасгалжуулагч бас яг анх бид нарт зааж ирсэн баг.
Япон багшаас ч гэсэн суралцсан, Солонгос багшаас ч Монгол дасгалжуулагч нараас ч гэсэн маш их хэмээг суралцсан байгаа. Тэгээд ер нь хүүхдүүд одоо бага наснаас нь хүүхдүүдийг яг ингээд зөв техникээр яагаад би зааж чадахгүй гэсэн ер нь бодлоор тэгээд хүмүүс гэсэнд одоо ер нь хүүхдүүд заах цаг чинь болцсон шүү дээ. Тэгээд нөгөө найзтайгаа хамтраад бэлгүүн гээд одоо нэг манай эрчмийн туслах дасгалжуулагч найзтайгаа хамтраад тэгээд ер нь бол бага насны хүүхдүүдийг бэлдэж эхлээд явж байгаа. Одоо хичнээн хүүхдүүд хамрагдаж байна. Одоо л нэг 40 гаруй шавнартай тэгээд бас дээшээ оюутан болоод төгссөн хүүхдүүд байна. Бас сонирхчдын багаас баг дасгалжуулж байгаа. Өөрийнхөө үеийн хүмүүсийг одоо нөгөө сонирхчд одоо ингээд бэлдээд одоо Ахмадын улсын аврагт сонирхчдын Азийн аврагт гадагшаа тэмцээнүүдэд мастерс гэдэг тэмцээнүүдэд айгүйх өөрөө авч яваад бас амжилт гаргасан байна. Тэгвэл хоёрдугаар одоо тамирчны дараагийн карьер бол хэдийнэ эхэлсэн ингээ явж байгаа юм шүү дээ. Та тусгай сургалтад 7 дугаар сургуульд бас багшилдаг тийм ингээ хүүхдүүдтэй ажилладаг. Эдгээр хүүхдүүдтэй ажиллахад тэдэнд тавих анхаарал мэдээж арай өөр байх шаардлагатай байдаг баг. Энэ талаар Тэгээ ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаад бараг 13 жил болж байна. Яг хоо эхлээд бол айгүй хүнд юм шиг санагддаг байсан. Тэгээд одоо бол тэгээд хүүхдүүдийн бараг ээж нь юм шиг хүүхдүүдтэйгээ харьцаал тэгэл ер нь биднэрт нэг юм хөгжлийн онцлогтой хүүхдүүд гэдэг байдал нэг мэдэгддэггүй. Яагаад гэвэл ингээд нөгөө харьцаар агаад энгийн хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа юм шиг тэгэл тэднэртэйгээ инээлтэл зарим үе тэднэртэйгээ хэрэлтэл муудалцаал тэгэл ер нь бол бараг л ээж нэг чинь юм шиг л харьцаад одоо бол нэг тийм бэрхшээл гардгүй хүүхдүүдтэйгээ ажиллаад сурцсан. Энэ хүүхдүүд маань хүлээж авч байгаа сурч мэдхийг илүү сайжрах гэж хүсэл тэмүүлэл бол ялгаагүй л байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол ер нь тийм хүүхдүүд чинь айгүй тийм үнэнч шудраг яг л би багш нь л бол хаач таарлцсан. Миний багшаа гэл ер нь бол тийм өхөөрдөм хөөрхөн тэгээд жоохон нэг имийг сурахад л цаашаага өшөө илүү сурах тэмүүлэл нь айгүй их илүү их байдаг. Тэгэл жижигхэн юм дээр ч гэсэндээ сурчих юм бол дараа нь багшаа би энийг чи ингэсэн одоо ингэмээр энэ ч гэдэг юм уу те ингээд ер нь яг харилцахад айгүй бэрхшээлтэй байдаг ч гэсэндээ нөгөө өөрсдийнхөө чадвараар ямар ч байсан тэгээд зааж өгсөн юмыг бол хөөрхөн ингээд сураад улам сайжруулах гад оролдлого их яадаг. Тэгээд мөн одоо спортынхаа арга техникийг суралцахаас гадна тусгай сургуулийн хүүхдүүд маань спортоор хичээлнэ гэдэг нь өөрөө эдгээр хүүхдүүдэд бас нэг төрөнд шаардлагатай зүйл нь бие физиологийн талаас байгаа гэж ингэж ойлгож байна. Та өөрийнхөө одоо араас чинь залгаж аваад ирж байгаа залуу үеийнхэндээ хамгийн хэлэх дуртай үг байдаг бол тэр нь юу вэ? Шинэ залуу тамирчтай нэг багт тоглож байгаа өсвөлтөгч бай. Ер нь бол хүүхдүүдтэй өөртөө ихтэй чи чадна штэ юугаараа дутах юм бэ гэл ер нь бол тогтмол одоо нэг тоглохынхаа өмнө ер нь хүүхдүүдтэй хэлдэг юм. Өөртөө ихтэй өөрийнхөө хий гэсэн юмыг л талбайдаар гараад чөлөөтэй хий. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг юм аз жаргалтайгаар тоглоорой л гэж ер нь хэлдэг. Байнга багийнхандаа бол ер нь их. Хүүхдүүдээ волейбол спортоор явуулах уу? Хэрвээ тэд өсвөл хүүхдүүдээ одоо өөрийнх нь сонирхлоор л явуулна л та. Тэгээд манай хүү болохоор ер нь сакс тоглох сонирхолтой нэг тийм эвсэлтэй юм шиг харагдаад байдаг. Яг гайгүй үеийнхэн дундаасаа бас нэг жоохон өндөр болоод байгаа. Тий, ер нь өндөр. Яг волейболыг бол нөгөө байнга заал руу явдаг, хардаг болохоор нэг яг ийм техниктэй ингэдэг гэж заадгүй ч хэрнээ, зааж үзээгүй хэрнээ. Ерөнхийдөө бол ингээд нэг хөрхөн дүртэй ингээд дээрээс доороос аваад цохихгүйд ингээд үзээд байдаг. Гэхдээ өөрийнх нь ингээд сонирхлыг хараад ахаа илүү сагсанд ингээд дурлаад ерөнхийдөө ингээд явах гээд байгаа юм шиг санагдаа. Тэгээд би ер нь за өөрийнхөө хүсэл сонирхлоор миний хөө яг алийн сонирхож чинь сагс уу болов уу те. Хэрвээ яг сонирхож байгаа юм нь байл ээж нь хангалттай дэмжиж өгнө гэж ер нь бол хүүтэйг л аягүй сайн ярилцдаг тий. Хамгийн хүнд өрсөлдөж исэн баг одоо энэ таны карьерийн туршид хамгийн хэцүү өрсөлдөгч одоо мөнхийн өрсөлдөгч баг эсвэл хин нэгэн тоглогч
Баг гэхэр чи ер нь уурхачин баг юм уу? Ер нь манай эрчимтэй яг тэр үед бол хамгийн олон жил тогтвортой байсан хоёр баг баг тийм. уурхачин баг тий. Тоглогч Тоглогч гэх юм бол уурхачин багийн алтан сувд юм болоо. Ер нь бид дандаа эсрэг баг болдог. Ер нь яг нэг үе бас хоёул эд гарч ирсэн алтуг тэгж тоглогч авахд би шилдэг товтлогч авдаг ч юм уу. Ер нь нэг тийм байдлаар. Гэтэ одоо бол айгуу сайхан найзын харилцаатай. Ер нь яг талбай дээр өрсөлдөгч байдлаар бол болдог гэж хэлэх. Таалагддаг дугаар та хувийнхаа дугаарыг юунд шилтгаалж сонгож өмсдөг вэ? Яагаад? Би чинь анх тоглохдоо 9 номертой тоглодог гэсэн. Тэгээд эрчим клубд ороод 11 номертой тоглодог болол ягаад ч юм 1-1 гэл 11 гэл ер нь таалагддаг. Ер нь тэгээд 9-11-ийг л ер нь ямар ч үед дугаараа болгож авдаг. Энэ бүх хугацаанд өмссөн тий. Зарим тамирчид төрсөн өдрөөч сонгодог юм уу те? Одоо нэг юм бас ач холбогдол байдаг шүү дээ. Энэ хоёр дугаар бол танд тийм нэг тийм ач холбогдол. 9 номертой нь бол манай Солонгоо их тоглодог байсан. 11-тэй Баасан Сүрэн багш маань тоглодог байсан баха. Гэтэ ер нь яг тэр байдлаар бол нэг тэгж бодож байгаагүй. Тэгэл яг ороод 9 номер нь байсан бах барыг. Тэгэл эрчимд ороход 9 номер нь нэг тамирч игчнэрт байсан болол 11 нь сул ээж таарад. Ер нь тэгэл 11-ийг эрчим багт орсноосоо хойш чигшээд ер нь тэгэл 11 номертой одоо голтол тоглож байгаа. Ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Маш сонирхолтой ярилцлага боллоо. Энэ удирдлийн плей-оффын тоглолтууд эхэлсэн явагдаж байгаа. Энэ удирдалтаа зорьсон зорилт нь мэдээж хамгийн оргилд нь байх. Дахин нэг удаа аврын цом мөрөх энэ байгаа нь тодорхой. Тэгээд таны энэ удирдалтанд амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. Намайг урьж оролцуулсан танай хамт олон ч гэсэнтэй маш ажлын өндөр амжилт хүсье. Төгсгөлд нь би нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сэнгүүр брендийн гарын бэлгийг танд гардуулъя. Нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Сэнгүүр брендийн хамт олон зочид маань бүх гарын бэлгийг өгч байгаа юм байна. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран ан групп